Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нийт тэргүүнд тавьж байгаа энэ хурал өнөөдөр уул уурхай эрчим хүлээн салбарт онцгойлон хийгдэж энэ хурлыг манай үндэсний тэргүүлэх хоёр том төсөл компани болох оюу толгой Эрдэнэт үйлдвэр дэмжиж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, хүн ажиллагчдын эрүүл мэнд, амь нас гэдэг бол хамгийн нийт тэргүүнд чухал. Мэдээж тухайн төсөл амжилттай хэрэгжээд олборлолт явагдаад эдийн засгт төлбөр өгж өгөхөөс гадна тэр төсөл дээр тэр уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдлыг нийт тэргүүнд тавьж дараа нь тэр ашигын тухай асуудлыг ярих хэрэгтэй. Иргэнгийн хувьд өдөрцөн мэргэжлүүд бас бэлтгэх шаардлага байна. Бэлтгэхдээ бол одоо яг энэ олон улсын стандарт нийцүүлнэ. Мэргэжлүүд бэлтгэх асуул хамгийн чухал байгаа. Зүгээр л одоо нэг ажиллаа хийжсэн хүний за чи хаа хариуцаж өгвөл ингээд өргөждөг юм асуудал банаад зуршил болцсон байгаа юм да. Тийм учраас энийг бол мэрэгдсэн хүн ухаалаг одоо ямар стандартаар яаж хүмүүсийг сургаж байна, яаж ажилтан бэлтгэж байна, яаж аюулгүй байдлыг хангадаг болох гэдэг асуудлыг хамгийн түрүүнд бол сурах хэрэгтэй байна. Одоо энэ жилийн хувьд бол манай уул уурхайн салбарт одоо бүлэг асуудал гарсан та нар сонссон баг. Энэ бол бас л тухайн ажлыг урьдчилан хараагүй, зохион байгуулагдаагүй ямар эрсдэл үүсч болох үед тодорхойлж чадаагүй холбоотой байгаа. Гэтэл тэр нэг эриг нурлаа гэдээ одоо та нар харж ирсэн баг. Чи өөрөө нь урчаагүй шүү дээ. Тэг чи үйл ажиллагаа явуулж байгаа, ухаж байгаа, өндөрч байгаа, хөрсөн суларч байгаа асуудал байж байгаа шүү дээ. Гэтэ энийг урьдчилж хараад ямар арга хэмжээ авах вэ? Хүний ажиллах үүдийг шийдвэрлэх майхан асуудал байсан баг. Ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр бол оюу толгой бол харьцангуй бас тасархаа өндөр түвшинд бол ажиллаж байгаа. Энэ дээр ажиллаж байгаа хүмүүс өсөөсөө бид нарт сургалтанд хамрах гэсэн бол би энэс харахад бол тэр тогтоосон дэг журам зарчим энэ үгдийг бол оюулгай компаниас жишээ авч суралцах манай бусад үйлдвэрүүд бол байгаа. Зөвхөн одоо уулуурхан үйлдвэр бусад салбар үйлдвэр бас оюулгай компани суралцах болцоо байгаа. Тэгээ оюулгай компанитай 2014 оноос эхлээд зөвхөн хабын талаар хамтын ажиллагаа хэрэгжүүлж байсан. Өнгөрсөн жилээс бол яг энэ нийт тэргүүн хаб баг хурал хамтын оролцоо баг хурал дээр оюулгай компанитай манай үйлдвэрийн одоо ерөнхийдөө хэрэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэнд бол манайхан ажилтан ажиллагтаа солилцож байна. Удирдлагын төвшөнд, жилчдийнхаа төвшөнд, дунд житний удирдлага усуудын төвшөнд гэж хамтарч ажиллаж байгаа. Зүгээр ер нь манай хилцээсгээл дахиад одоо хамгийн сүүлд одоо өнгөрсөн жил өдөөд очиод манайха халуун хоолны тендер зарлах гэсэн оюутлогын компани хоол одоо яаж ажилчтай хоолоор хэрхэн үйлчилж байгаа энэ талаар нь судалгаа явуулаад тэрний үндэслээд бас манайх тендерийн бичиг баримтуудыг боловсруулсан. Сая одоо уржигдэр оюутлогын компаниас бүхэл баг ирлээ. Манай эрүүл ахуйн лаборатори яаж ажиллаж байна? Тэдний баг дэлгэн далангуу бүгдийг одоо үзүүлээд ямар багж хэрэгслэр хаана ямар хэмжилтүүд хийдгийг хэдийд ямар графиктай байдгийг гэдгийг үзүүлээ, ажлын байруудаар нь явуулж танилцууллаа. Энэ хурлын маань гол үндсэн зорилго бол одоо аюулгүй байдалд манлайлах гэдэг сэдэв бол байгаа тийм ээ. Тэгэхээр энэхүү сэдэв маань юу гэхээр аюулгүй байдлыг бол бид зөвхөн одоо дүрм журам дагаж мөрдснөр бол одоо хангах боломжгүй. Энд одоо хүн болгоны одоо манлайлал байх ёстой тийм ээ. Би биенийхээ аюулгүй ажиллагааны төлөө одоо аюулгүй байдалд одоо анхаарч би биендээ шаардлага тавьж тийм ээ хамтарч ингэж ажиллах ёстой. Аюулгүй ажиллагаа гэдэг маань бол одоо бид альва нэг цэгт хүрээ зогсдог зүйл бол биш. Энэ маань бол одоо технологийн хөгжил тийм ээ үйлдвэрийн одоо тоног төхөөрөмжийн өөрчлөлт одоо шинэ дүрм журам шинэ одоо орчинд аюул эрсдэл маань одоо байн хувцаж өөрчилж байдаг. Тэгэхээр энэ болгонд биднээс дахиж одоо шинэ нэмж шаардлагатай одоо бүх хяналтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэх мэтчлэн бидэнд одоо хоорондоо хамтарч туршлага солилцож бие биентэйгээ хамтарч ажиллаж явах нь бол нийт чухал. Үүний одоо үр дүнд бид одоо бас Эрдэнэт уулын байжуулах үйлдвэртэй мөн одоо Монгол Эрдэнэт хамтлага бусад одоо байгууллагуудтай бас их ойрхон түнштэй бас хамтарч ажиллаж бас хүмүүсээ хооронд нь солилцож тэргуун туршлагуудаа солилцож бас хэрэгжүүлж бас ажилладаг байгаа. Улсын хэмжээнд томоохон уул уурхайн салбарт энэ жил одоо улсын үйлчлэл хийгдэж байгаа. Өнгөрсөн жил хөдөлгөөний салбарт улсын үйлчлэлүүд хийгдсэн. Цаашдаа бол бид нар энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг бол хандлагыг өөрчлөх одоо аж ахуйн нэгж байгууллагуудын болон ажилтны одоо энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд тодорхой одоо ажлууд ямар ажлуудууд байна. Энэ асуудлыг бас энэ хурал зүйн төлөвлөлт ажлууд гарах болно гэж бодож байгаа.